орсон байдаг. Гэтэл өнөөдөр зүтгүүлээд нэг 20 гаруй гишүүн 2 хуулийн төслийг өнөөдөр хэлэлцээ сууж байна. Түүний нэг нь хууль тогтоомжийн тухай, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ маш чухал цаг үе олсон хэрэгцээ шаардлага ач холбогдол өндөртэй хуульч голдуу гишүүд өргөн барьж байгаа ийм хуулийн төслийг хэлэлцэхэд манай гишүүд өнөөдөр байхгүй байгаанд харамсаж байна. Энд бас хариуцлагын тухай бас яригдах байхаа л гэж бодож байгаа. Засгийн газар ерөнхий сайттай боллоо. Засгийн газар кабинетаа байгуулах ерөнхий сайдын эрх үүрэг. Тэгэхэд өнөөдөр энд ингээд суудлах хоосон ямар нэгэн одоо өөр дотоод ажил хөөцөлтөд алга болчт юм уу? Гайхаж байна. За энэ хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд холбогдуулаад хууль санаачилж байгаа гишүүний хувьд өнөөдөр шин тутам манай улсад хөгжиж байгаа бичил цахилгаан тээврийн хэрэгслийн скутер сурооны хуулийг би өргөн барьж байгаа. Засгийн газараас сая санал ирсэн. Харамсалтай нь замын хөдөлгөөний дөрмээр одоо зохицуулах хэрэгтэй гэсэн ийм санал ирсэн байгаа юм. Тэгэхээр энэ дээр үүнээс үүдээд яг хууль боловсруулах энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа нэлээд их сааттай одоо учирч энэ одоо хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгтэй байна гэдгийг л мэдэрлээ л дээ. Тэгэхээр нэг ганц хоёр асуултанд хариу авъя. За энэ нээлттэй нийгэм форумын хийсэн судалгаагаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд 120 гаруй хуулийг олон нийтийн хилцүүлэг хийхгүйгээр баталсны 45 нь яаралтай гормоор батлагдсан байдаг. Өнгөрсөн намрын чуулганаар ч гэсэн засгийн газар яаралтай гормоор гэж олон асуудлуудыг оруулж батлуулснаас харахад энэ байдал цаашид хэвээр байх шиг юм байна гэж ойлгогдож байна. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ хууль тогтоомжийн тухай хуульд яаралтай өргөн мэдүүлэх хуулийн төсөлд хууль зүйн яам дүгнэлт гаргана гэснээс өөр зохицуулт харагдахгүй. Иймд яаралтай гэсэн нэрийн дор хууль тогтоомжийн тухай хуульд заасан энэ шаардлага хангахгүй буюу судалгаа шинжилгээгүй, олон нийтийн оролцоог хангаагүй ийм хуулийн төсөл улсын их хурлд өргөн мэдүүлэхээс сэргийлэх зорилгоор ямар шинэлэг зохицуултыг энэ хуулийн төсөлд оруулж тусгасан бэ? Өөрөөр хэлбэл хуулийг яаралтай батлах үндэслэл, шаардлага, шалгуурыг тогтоосон зүйл байгаа юу? Хууль тогтоомжийг судалгаа шинжилгээ олон нийтийн хилцүүлэхгүй энэ батлан гаргах явдал бол ер нь их түгээмэл болоод байна. Ер нь Монгол улс нийгэм тэр аяараа хуулиар биш дүрмээр, журмаар сүүлдээ бүр стандартаар энэ зохицуулдаг ийм хэлбэрт шилжчихсэн байгааг энд нуугаадах хэрэггүй. Энэ дагалдах хууль гол хуулийг дагалдуулаад бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тавих дах шаардлага баримт. За, Бүрэн Батчин гишүүнд нэмж минут өгье. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тавих дах шаардлага баримтлах журам тодорхойгүй байгаагаас үүдэн олон тооны хуулийг одоо нэг зэргийн батлах тухайн гол хуулийнхаа үзэл баримтлалаас халсан асуудлыг дагалдах хуулиудаар зохицуулах ийм асуудлууд гараад байгаа. Энэ одоо жишээ нь зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 1-р сарын 1-нд мөрдөж эхэлсэн. Энэтэй холбоотойгоор салбарын 90 гаруй хуулиудад гинт өөрчлөлт оруулж олон нийт бизнес эрхлэгчдийн дунд хилэлцүүлэг өрнүүлэлгүйгээр баталсан нь одоо ч гэсэн бизнес эрхлэгчдийн бухимдлыг дагуулаад байгаа. Тэгэхээр энэ одоо асуудлыг хуулийн төсөлд хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ? Энэ хоёр асуултанд хариу авъя. Хариулт авъя. За, Одсоронгийн Номын Чимэг гишүүн асуултанд хариулнаа. За, яаралтай гормын асуудал түрүүн бас гишүүдийн асуултанд гарсан. Ер нь яаралтай хилцэх гормын асуудал өргөн барих ямар үндслээр өргөн барих вэ гэдэг асуудал бол энэ хууль тогтоомжийн хуулиар биш улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Тэгэхээр бидний хувьд энэтэй холбоотой одоо хууль тогтоомжийн хуулийн дээр хэрвээ яаралтай гормоор хууль тогтоомж өргөн барих гэж байгаа бол ямар шаардлага байх вэ гэдэг энэ шаардлага нь бол хууль тогтоомжийн хуулийн хүрээнд байгаа.
Тэгээ таны хэлсэн 19 штрих 1 дээр бол хууль зүйн яамын дээр дүгнэлт гаргадаг. Дээр нь нэмээд түрүүн бас гишүүдийн асуултанд гарсан хариултын дагуу нэгэн яралтай гормоор өргөн барьж байгаа хуулинд энэ хууль боловсруулахдаа тандан судалгаа, зардалын тооцоо, өр нөлөөний үнэлгээ, хэрэгжилтийн үнэлгээ дээр ерөөсөө хийхгүйгээр орж ирдэг байсан бол бид нар хэрэгцээ шаардлагын тандан судалгаагийн дээр нь зардалын тооцооллыг нэгэн яралтай гормоор өргөн барьж байгаа энэ хуулийн дээр бас заавал хийдэг бай гэсэн энэ шаардлагыг тавьж байгаа гэдгийг дахин хэлье. За бусад тэр асуудалд отгон чимэг зөвлөхөөс хууль зүйн яамнаас хариулж манай дэдгсгээс за. Хэм блэ?